Сайн байна уу? Ботеги байна. Үгүй шана. За өнөөдөр бид хоёр та бүхэндээ Amazon-оос giveaway шоколад авсан. Бараануудаасаа unboxing хийж үзүүлэх чинь. Яг unboxing гэж хэлэхэд цаашаа юм дээ нөгөө ковидоос болоод бид нэг гадна талынхын боксыг бол тайлаад авцсан. Тэгээд яг барааных нь өөрийнх нь боксын дээрээс нь задлаад товчхон тайлбар хий гэж бодлоо. Тэгээд бид хоёрын гол онцлог нь авсан барааны онцлог болохоор бараагаа full price-аар Amazon-оос худалдаж аваад тэгээд нөгөө нэг seller agent эсвэл вебсайтаар дамжуулаад тэр барааныхаа мөнгийг буцаагаад авцсан. Бэлэн мөнгө, gift card-аар авсан баа тий. Тэгээд тэр талаар танилцуулъя гэж бодлоо. Тэгээд бид нар бол бас Facebook дээр групп байгаа. Тий. Нэрийг хэлээ. Amazon-оос нөгөө бараа Mongolian Community Free After Rebate гэсэн групп байгаа. Тэгээд болохоор description box дээр тий. Amazon-ы өнгөө бараа гэдгээ та монголоор кириллээр бичих юм шууд гараад байна. Тэгээд бид хоёр бол яг хөө бичлэгийнхаа доор description box дээр линкүүдийг тавина. Бас хаанаас ямар бараа авснаа барааны линкээ тавина. Тэр нь болохоор та шууд бас яг тэр линкээр ороод тэр өнгөө барааг авах боломжтой. Тэгээ бас Facebook-ийн группт нэгдэх юм бол та маш олон ресурсыг сурч мэдэх боломжтой. Тэгээд тэрүүгээрээ өнгөө бараа авах боломжтой. Тэгээд rebate ертөнцөд тавтамарлаарай. За юу яасан? Би өнөөдөр 2 бараатай ирсэн. Тэгээд сая түрүүн нөгөө жоохон бичлэг хийж авч байгаа нэг залгацсан. Тэгээ энэ болохоор яг нөгөө нэг Amazon-оос эрэхтэй бол бокс зүгээр өөрийнх нь бокс нэргээ пак гэд наагаад өрөвдөрсөн гэсэн болохоор энийг задлааг байсан. Тэгээд ингээд сая задлчлаа. За ингээд задлахаар энэ юу байсан гэхээр энэ бол reusable food storage bag юмсэ. За тэгээд ер нь бол яг тэ одоо бол нөгөө нэг reusable plastic bag одоо ziplock-ыг оруулах гэж айгүй оролдож гин удаа гэсэн надад хардлага төрөд байгаа. Тэгээ энэ дээр бол ингээд задлахаар ийм юм харагдаж байна л да. Харж байна. Ийм байна. Тэгээд thank you. За энэ болохоор ийм хараа. Ийм нөгөө нэг аягны дишнүүдийн cover. За ээжүүд мэдж байгаа да бид нар нэг хоол моол хадгалаад аяг маяганд ингээд заавал бид нар хүнсний скотчер coverладаг болвол одоо бол ингээд угалчдаг ингээд different нөгөө нэг юм radiusтай том жижиг аягнууд том боол өвчүүд юм тий. Тэгээ энийг би ойлгохдоо энэ нөгөө нэг дөрвөлжин байна уу одоо ямар байна ямар ч хамаагүй ингээд шейпинг яг гэвэл энэ дээр юм экстра юм юутай болохоор иймэрхүү ингээ өөр шейп мэпинг ингээ таглагдчихдаг. Ер нь бол барааны реклам дээр тэгж байсан. Би бол try хийж үзэж амжаагүй байна. Тэгээ энэ 7 ширхэг байх шүүс тээ. 7 ширхэг. Тэгээ энэ болохоор ийм ziplock-уудтай. Энэ ziplock нь болохоор заавал надад ч хэд байлаа 4 ширхэг ийм 1 литрийн тэгээд 4 ширхэг литр 500 гэх. За энэ ягаан юм бэ? Ягаан тайлбарлая. Амар феминисттэй өнгөнөөс ягааныг тайлбарлая. За ингээ онгоолгоо. Энэ ziplock ч өөр болохоор амар цузаан материалтай. Тэгээд ийм нөгөө нэг жоохон суур гэх юм энэ тий. Сууртай. Тэгээ одоо ингээд та суур юм ихээр ингээд хооронд тавих боломжтой юм шиг байна тий. Тэгээ энэ болохоор миний 2 дахь удаагийн авалт өөр газраас би бас нэг giveaway аваад тэгээд Монгол руу явуулсан. Өөрөө хэрэглээгүй. Энийг одоо тэгээд өөрөө хэрэглэнэ гэж бодож байгаа. Тэгээд ийм нэгсэн да 8 дээр нэмсэн 7 10 биш тэгээд $28 авсан. Amazon-оос аваад. Тэгээд PayPal-аар орж ирсэн тий та. Тэгээд PayPal-аар орж ирсэн. Энийг би нөгөө нэг Facebook-ийн юун дээрээс commercial хуудаснаас олж авсан. Тэгээ энэ яг shipping гол миний PayPal руу мөнгө орсон. Тэгээд тиймэрхүү. Тэгээ би групп дээр нөгөө нэг бидний групп дээр тавьсан линкийг. За одоо акушийнхаа ямар бараа танилцуулах чаг яа. Би болохоор юм jewelry box авсан байгаа. Манай групп дээр бас линк нь тавигдсан.
хоногийн өмнө тавигдсан. Тэгээд бол хамгийн түрүү авсан байгаа. За энэ болохоор ship-д хийсний дараа бас надад gift card өгсөн. Gift card янз бүрийн амар олон сонголтойсэн маш олон. За би болохоор Sephora-гийн gift card авсан. $22 үнэтэй. $22.80. Тэр аваад тэгээ gift card-аа аль дээр ашигласан байгаа бас Sephora дээр. Тийм. Тэ чи онлайн ашигласан юм уу? Энэ store ашигласан юм уу? Энэ store. Энэ store руу e-card ашигласан уу? Яаж ашигласан чи? Надад болохоор ийм бас ийм скантай миний утсан дээр имэйлээр надад явуулсан. Тэгээ тэрийгээ би store дээр яхаа шууд уншиж байна. Яа гоё. Энэ store-ын бас нөгөө нэг вебсайтаар гэсэн сонголтоо хоёулангаар авч болох. Яана. За тэгвэл би байж тээ би амар буруу юм групп дээр шеэрлсэн байна. Би групп дээр болохоор ингэж захгүй. Зүгээр Visa gift card болгоод тэрнгээр Amazon-ы gift card гэж баланс руугаа нэм гэж зөвлөд исэн чинь баг шууд gift card-аа ингээд авчихсан болвол чи зүгээр энэ store-д ингээд ашиглаж болж байгаа. Nice. Би чи нөгөө онлайн карт авахаар эн чинь нэг юм коднуудтай нэр мэрээ бичээд идэв шүү дээ. Тэгэхээр чи яг physical card чиг хэрэглэх гэхээр нөгөө electronic card ч хэцүү. Би заавал онлайн худалдаа ихтэй хэрэглэх юм ингээ ойлгоцсохгүй. Үгүй юм тий. Үгүй. Description дээр тайлбар дээр болохоор хоёуланд нь гэсэн байсан. Гэтэ би бусдыг яг яах юм. Тийм үү. За ямар ч байсан хараа группинг шүү дээ. Би худлаа ярьсан биш үү. Би анх болохоор яг тэгж бодлоод исэн байхгүй. Тэгэхээр би буруу ойлгосон байсан байна. Залуу хүмүүс ийм мундаг байгаа шүү дээ. Gift card-а яаж ашиглахаа мэдчихэж шүү дээ. Намаа годхон болвол тэгээд Sephora-гоос нүдний лайнер авсан. Тэгэл гоё бастай чи нөгөө нэг лайнер авах угаасаа лайнер авах гэж бодож исэн expenses-ээ өмнө ийм хөөрхөн jewelry box аваад тэгээ энэ амар хөрх би бас авсан. Би тэгтээ Amazon-ийн gift card-ыг аваад хэрэглэсэн. Тэгээд группийн охтууд хүртэл аяух авсан тий. Группийн охтууд амар их авсан. Хөөрхөн материал нь тэгээ энэ болохоор ингээд ийм different size юунуудтай. Би нөгөө өөр авсан болохоор мэдээд байгаа байхгүй ямар баг оггошгүй тайлбарлах гэдэг шүү дээ. Тэгээд группийн охтууд бол баг бидэндээ тий. Тэгээд ингээд зүгээр ингээд ширээ мөрөндөр ингээд тавьцаагаад амар хөөрхөн билээ. Тий ингээд тавьсан чинь хамаг юмнууд нэг доор орж байгаа байхгүй юу? Дараа нь бас тий дотор нь бас ийм юм байсан. Энэ step-үүдийг дагаад Facebook дээр follow хийгээд тэгээд энэ QR code-ыг уншуулад special gift авч болохоор би бол тэрийг шалгаж үзээгүй байгаа. Тэгээд энэ follow хийх юм бол бэлэг авахаар юм билээ. За. Ийм бэлгэний талаар гэх юм бол би нэг юм queen size cover duet cover set авсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чи ийм юм ярьсан. Тэгээд нөгөө тэр өөр болохоор нэг $60-70 бүтээгдэхүүн байсан. Тэгээд би айл үжээ нөгөө refund авцаагаад авсан байсан. Нөгөө rebate авсан байсан чинь $50 юм ирсэн байхгүй юу. Тэнгуут нь бас үн чинь шуналтай. Тэгээд нөгөөдгөө скандаа нэг үзсэн чинь та review бичээд review-г submit хийгээд ингээд live болох юм болоод бид нартай холбогдоод авч болно гэдэг. Тэгээд бичээ support руу явуулсан чинь явуулчихлаа. Мөнгөнд хүччихлээ. Тэгээд gift card руу өгсөн. Тэгэхээр хэрвээ та review бичих юм бол дахиад gift авнаа. Энэ дээрээ авсан одоо үнэгүй авсан бараан дээрээ review бичээ дахиад авна. Гэтэ тэрнгүү та нөгөө Amazon дээр тооцоо хийхдээ тооцоон дээр чинь та full price-ээр төлөөд авсан учраас та бол review бичих асуудалгүй. Яг Amazon дээр тооцоо хийхээс өмнө жид 50% discount code мод хэрэглээд авчих юм бол угаасаа нөгөө eligible биш болохоор бичүүлдэггүй. Тэгэхээр яг ирээдүйдээ бичүүлэндэ гэж бодож байгаа энийгээ өгч явуулж байгаа байгууллагууд хизээч купон өгдөггүй. Заавал PayPal-оор шууд ансруулчин direct lease-ийнхаа дараа энэнгүүр чинь Amazon дээр бол full price-аар төлөгдсөн харагдаж байгаа учраас та бол нөгөө нэг юм бичих eligible байгаад байгаа. Тийм бичэртэй шүү. Тэгэхээр Akush маань бол энийг сүүлд нэг чи 2 сар марын дараа try хийсэн чамаагүй чи мөнгө авч байна. За хоёрдугаар бараа юм. Эхний хоёр бараа болохоор хоёулаа Facebook-ийн нөгөө commercial сайтууд тэгээ тэд нар ингээд нөгөө giveaway тарааж байгаа сайтуудаас авсан бараа байла. Одоо гуравдугаар нь болохоор би энийг болохоор вебсайтаас авсан. Группийн гишүүд маань магадгүй мэдчихэж магадгүй Fully Base гэдэг сайт тэгээд хүмүүс бас гайгүй хэрэглээд байгаа. Тэндээс би electric warm sock авсан. Тэгээд энэ болохоор Тэгвэл хаалтаад байгаа. Энэ ийм нөгөө хүрхэн зузаан материалтай. Тэгээд халаадаг, өөрөө халдаг байна. Тэгээд хоёр шиг батарейтай ирдэг. Наамс нь. Энэ батарейнууд нь. Тэгээд та яг батарейгаа яаж хэрэглэх вэ гэхээр ингэ зоогоод. Тэгээд энэ pocket ингээд. Тэгээ өмсөө явах нэ. Ингээд. За тэгээд та daарлаа. Daарлаа гэж бодоход энэ батарейгаараа та хасаагаад яхаар энэ амс чинь ингээд өнгөр хална. За энэ нь болох дээр яаж халах вэ гэхээр
Та бол энэ power дээрээ дараад power button дээрээ дараад тэгэхээр эн чинь ингээ асч जैन. За энэ улаанаар асч जैन те. Улаанаар асч जैन гэдэг чинь та хамгийн өндөр хит дээр нь амсаа хэрглэж байна гэсэн. За. Энийг та яг ийм хит дээрээ болвол 1 2 3 цаг 3.5 цаг хамгийн дээд нь максимум хэрэглэх байсан. Би түрүүнээс хойш зөндөө уншсан болохоор цээжилсэн. Тэгээд хэрвээ та оранж дээр нь тавих юм бол 5 цаг. Хэрвээ та 4 цаг 4.5 цаг. Хэрвээ та ийм грин дээр нь асаах юм бол юу яадаг? Унтарчлаа тий түрүүнээс хойш битгаар туршид. Энэ асч байна. Дөрөв дээр нь асаах юм бол ногоон дээр нь асаах юм бол ногоон дээр асавал 6.5 цаг. 6.5 цаг халаараа. Улаан дээр нь тавиад. Тэгээд та мэдээж энэ батрагаа цэнэглэх ёстой. Энэ батрагаа та яаж цэнэглэх вэ гэхээр ийм батраа цэнэглэгч байгаа. Тэгээ энэ рүүгээ ингээд зоогоод тэгэл ингээд цэнэглэж. Тэгэл энийгээ цэнэглэл та энэ покетэндээ хийгээл аваа явж гэн хэрвээ та гадаад аарах юм бол гаргаж ирээл шууд хийх юм байна. Тэгээ миний хувьд бол би ингээд ийм аимс оюутан байхад минь байсан ч болоосаа гэж бодсон. Та улаан өнгийг авсан гэсэн тий урд нь? Улаан өнгийг авсан. Тий би одоо улааныг аваад тэгээ улааныг одоо би хэрглэж байгаа. Эмэгтэй хүмүүс нь улааны. Амар хөөрх юм би ингээ айгу ай кача харагдаж байгаа хүмүүс хараа ямар cute юм. Энэ болохоор эмэгтэй хүнд бол яг тий энэ угаасаа ээл арьсмарыг авсан би нөө аавд авсан байхгүй юу? Дараа нь авъя. Тэгээд нөө хөшин үнийг чинь тэгэл одоо иймэрхүү юмар л хуурж байгаа юм чихгүй. Тэгээ явчихсан. Аавда авсан юм аа. Тэгээд ингээ явуулаа гэж тавсан. Тэгээд эдний болохоор fully rebate-ийн нэг онцлог нь болохоор та бараа авал бараа shipping хийгдэнгүү тань руу чинь шууд 24 цагийн дараа ихтэл бараг орчдөг. Чи fully rebate авч ирсэн баха. Авсан уу? Тэгээд fully rebate-ийн болохоор нэг онцлог нь болохоор таныг sign up хийхээр хин тэгнэр referral sign up хийхээр тань 100 point өгдөг. Тэрнгээр та 2 бараа авна. Тэгээд тэр тухайн 7 хоногт 2 бараа ойлонгийн авах юм бол 50 point ашиглаад хэрвээ та зөндөө 7 хоногтой байх. Одоо шинэ 200 оноо танд байсан байлаа гэж бодъё. Хоёр найз чинь таны referral-оор орсон. 200 оноо таах юм бол та одоо 2-7 хоногт 100-100-аараа бол 4 өнгө бараа өгнө штэ. Хэрвээ та 3 одоо 7 хоногт 2-оос дээш 3 дахь бараагаа 7 хоног болог байхдаа 3 дахь бараа авах юм бол 70 point ашиглах үед юм уу? Тийм байдаг. Тэгэхээр би болохоор 7 хоногт 2-оос дээш бараа авдагчгүй угаасаа. Хэрвээ надад referral-ын point авах юм бол би 7 хоногны 2 бараа авна. Тэгээд дараагийн 7 хоног хүртэл хүлээж байгаа шинэ бараа ороод ирсэн байлаа авдаг. Тэгээд fully rebate авангууд шууд мөнгөний PayPal-оор хийчихдэг болохоор миний бүр хамгийн туртаа сайтуудын нэг. За тэгээд ингээд өнөөдөр бит хоёрын одоо unboxing дуслаа гэх юм уу та? Unbox. Тэгээд бит хоёр энийг нэг доор description box дээр нь линкүүдэд тавина. Facebook-ийн группийн линкийг тавина. Бидэртэй нийтээрээ зөндөө олон бараа бүтээгдэхүүнийг үнгүй авах ресурсыг та олж мэдэх болно. Тэгээд энэ авсан бараануудынхаа бит хоёр линкийг бас доор description дээр тавина. Тэгээд заавал тэрийг шалгаарай. Тэгээд үнгүй бараа try хийгээрэй гэж хэлье да. Дахиад бас unboxing видео дахиад хийн. Тэрийг бас одоо яг нөгөө би бас бодоод байна. Unboxing видео хараад тахлаар хүмүүс бүр ингээд нэг гадны хайрцагтайгаа залаад идэв биш үү те. Дараагийн удаад их гэж оролдъё те. Тийг хайхгүйгээр. Тэгээ бит хоёр нөгөө нэг жоохон өөр группийн уулзалттай байжгаад тэгээ гинт шийдээд яатсан болохоор нөгөө задлцсан байсан. Гэхдээ хэрэглээгүй нөгөө нэгсэн бараанаас гадна талынхаа барааг яатсан бас яасан байсан юм аа. За баярлалаа, баяртай. Дараагийнхаа видеогоо дахиад